이야, энэ бол хитэн давхар байгаа юм байна. Сайн байцгаана уу. За тэгээд та бүгдэндээ нэг саяхан сошиалар ингээд бүүн болоод ирсэн нэг бүтээгдэхүүнийг тест хийх гэж үзье. 3 минутанд болдог гэдэг тасгуугаар шарж болно гэж байгаа. За тэгээд зөмөр бас энийг тест хийж үзье. За ингээд би ямар ч тосгоо та бүхэн харж байгаа ч ямар ч тосгоо хайрын тавганд бол хийлээ. За галыг бол би баг зэргийн одоо юу гэдгийг эхлээ халаачаад хайрлан тавга халаасныхаа дараа бид нар гоё галаа багасгаад бол шарж байгаа. Уйгурчууд бол ерөнхийдөө уйгуур за тэгээд энэ уулынх нь муулынх нь те ер нь энэ бин талхыг бол та бүхэн мэдж байгаа те зарим нь ингээл газар доор ингээл нүүрс мөрсөнд хийдэг. Ерөнхийдөө энэ уйгурчуудын бол бингийн энэ одоо соёл бол ерөөсөө дээдсгтээ тулцсан маш олон төрлийн гоё бингүүд байдаг. За тэгээд яг тэр технологиор бол хийсэн гэж бол цаасан дээр бол бичсэн байна. Олон одоо мянган үедээ байх хэрэгтэй. За тэгээд зөвөрөө тест хийж. За яг нэг талын ерөнхийдөө шарахтаа алтан шаргал болгож шарах хэрэгтэй шүү манайхаа. Алтан шаргал. Алтан шаргал гэхэлэр нэг амар улаан хүрэн болгоод их хэрэггүй. Дөнгөж ингээд гой бор туяа оруулаад харж байна. За энэ өөрөө ингээд яг шарж явах явцад гой ингээд хөөлт явагдаад байна. За тэгэхээр ерөнхийдөө сайн гэсэн үг. За тэгээд хөөлт явж байна гэхэлэр одоо давхар болгоно одоо тэлж байна гэсэн үг. За тэгээд энийг үнэхээр тосгүй шарж болдсон байх. Нэгтгэлийн цөмөр анги хардаа. Гой тийм тостаагаал харагдаж байна. Харж байна. Маш гоё. За гол нь тэгэл тест ч штэ. За одоо нөгөөдлийн цөмөрөө 1 минут цөмөрөө шараадах. За тэр ямар ч хэдийг шарчлаа. За одоо ингээд өнгийг харж байна та бүхэн өнгө. Яа яг ингэж шарах хэрэгтэй. За тэгээд тест хийж үзнэ. За тест хийхдээ яах вэ гэхээр цөмөрөө мэдээж одоо хамгийн түрүүнд бол харах өнцөг байна. Харах өнцөг бол их гоё харагдаж байна. За тэгээд амсах хэрэгтэй. За тэгээд би бол энийг сайхан ураад амсмаар байна. За шарж гинж байна. Яа. За энэ бол ерөнхийдөө одоо гаднаас нь харахад бол гаднаа гоё шарж гинсэн, дотроо гоё зөөлхөн. Тэгж бол хитэн давхар байгаа юм байна. Яг тийм шүү нөө. Маахан хардаа. Тест хийж үзлээ. За гадуур сошиалдаар бол ерөнхийдөө энийг ихвчлэн шүлтэй хоолнд идээд байна. Миний бодлоор бол энэ одоо юу гэдэг вэ? Манай Монголын нөгөө манусын хийдэг нөгөө 70 давхар махвар гэл эртний үеэс хийж ирсэн одоо бин тэг амбрыг бодвол арай өөр технологи байна. Энэ гаднаасаа гоё шорж гинсэн. За тэгээд дээрээс нь гоё тослог амттай. За давхараараа гоё салж байгаа. Энэ байдлыг харахад бол энийг бол маш олон төрлийн юм хийж болох. Ялангуяа өглөөний цай. За хүүхдүүдтэй гоё чаналтай. За гоё самрын ухштай. За мөн дээрээс нь одоо энэгээр гоё бурито тий одоо дотор нь шанц хачир хийгээд гоё ороогоод тэгж бас ийвэл их гоё юм байна. За мөн дээрээс нь бас мини пицца хүртэл хийж болохоор санагдлаа надаа. За тэгээд үнэхээр технологи нь бол зүгээр ч нэг энгийн манайд нь бол хийждэг бол арга бол биш байх шиг байна. Энэ бол үнэхээр сайн бодолцож үйлдвэрийн аргаар бол маш нарийн технологиор бол хийсэн байна. За тэгээд үнэхээр таалагдлаа. Сошиалаар явуулсан одоо энэ уугар бин гэдгийг бол би яг амс үзэх юмсан гэж бодоод ирсэн. Тэгээ та бүхэнд бол ер нь бүгдэнд нь санал болгоход бол 100% таалагдана гэж бол итгэж байна. Баярлалаа. За